Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар өнгөрсөн 7 хоногт 17 дугаар бүлэг үзэж байгаад зогссон. Тэгээ одоо тэр 17 дугаар бүлгийн хаана хүртэл уншсан тэр хэсгээ уншаадах эхлээд. За таны харьяалагдах газар. Эфес 2:19 та нар бол бусад итгэгчтэй хамт Бурхны гэр бүлд харьяалагддаг. Бурхны улсын иргэн, Бурхны өөрийнх нь гэр бүлийн гишүүд юм аа. 1-р Тимот 3:15 үнний суур баган болсон амьд Бурхны сүм нь Бурхны гэр бүл юм. Та Бурханд зөвхөн итгэхээр биш, харин харьяалагдахаар дуудагцаан. Эдийн цэцэрлэгдэх гим нүгэлгүй төгс орчинд ч Бурхан хүн ганцаар байх нь сайн биш юм гэж хэлсэн. Бид хамт олонтой байхаар бүтээгдсэн. Нөхөрлөхөөр хэлбэршигдсэн. Гэр бүлд зориулагдсан. Бидний хинэн ч Бурхны зорилгыг дангаараа биелүүлж чадахгүй. Библиэд бусд итгэгчдээс тусгаарлагдсан нөхөрлөөс таслагдсан ганцаар ариун хүмүүс даянч нарын тухай юу ч байдаггүй. Библиэд бид бол холбогдсон, хамтдаа нийлүүлэгдсэн, хамтдаа босгогдсон, хамтдаа гишүүд болсон, хамтдаа өвлсөн, хамтдаа эвлүүлэгдсэн, хамтдаа татан авагдана гэж бичсэн. Таны Христтэй харилцаа хувийнхч гэлээ. Бурхан энэ харилцааг хизээж таны нууц байлгахыг зориог. Бурханы гэр бүлд та бусд итгэгч нэг бүртээ холбогдсон бөгөөд бие биентэйгээ мөнхөд хамаатай байх болно. Библиэд Ром 12:5 Христ дотор бид олуулаа нэгэн бие болдог бөгөөд гишүүн нэг бүр нь бусдаа харьяалагддаг гэжээ. Христийг дагна гэдэг нь зөвхөн итгэхийг биш, харьяалагдахыг хэлнэ. Бид бол түүний бие болох сүмийн гишүүд. C.S. Lewis гишүүнчлэл гэдэг үг нь Христэд итгэлээс үүссэн боловч ертөнц энэ үгийн анхны утгыг алдагдуулсан гэжээ. Дэлгүүрүүд өөрсдийн гишүүдэд хямдрал өгдөг, зар сурталчилгаа хийгчид гишүүдийн хаягаар сурталчилгааны материал явуулдаг. Сүмүүдэд гишүүнчлэл гэдэг нь ямар ч шаардлага хүлээлтгүйгээр зүгээр л жагсаалтанд нэрээд нэмүүлэх төдий утгатай болсон. Полын хувьд сүмийн гишүүн байна гэдэг нь амьд биеийн чухал эрхтэн байх. Христийн биеийн салгашгүй хоорондоо холбогдсон хэсэг байна гэсэн үг байв. Бид гишүүнчлэлийн энэ Библийн утгыг сэргээж хэрэглэх ёстой. Сүм бол барилга биш, бие, байгууллага биш, амьд организм юм а. Таны биеийн эрхтнүүд үүргээ гүйцэтгэхийн тулд таны биетэй холбогдсон байх ёстой. Таны хувьд Христийн биеийн нэг хэсэг байх гэдэг нь үүнтэй адил. Та Христийн бид тодорхой нэг үүрэг гүйцэтгэхээр бүтээгдсэн. Харин та тухайн газрынхаа амьд сүмтэй холбогдоогүй бол амьдралынхаа энэ хоёр дахь зорилгоо биелүүлж чадахгүй. Та амьдралд юу хийх ёстойгоо бусдаа харилцаагаараа л дамжуулж олж мэддэг. Библи Ром 12:4-5 эрхтэн бүр биетэйгээ цуг нэгэн бие болж байж л үүргээ гүйцэтгэдэг. Бие гэж Бурханы сонгосон хүмүүсээс бүрдэх Христийн биеийг хэлж байна. Бидний хүн нэг бүр түүний биеийн нэг хэсэг болж ажиллаж байж л амьдралын утгаа олно. Тасалчихсан гар эсвэл хөлийн хурууны адил бид ганцаараа юу ч биш биздээ гэсэн. Аль нэг эрхтэн биеэсээ ямар нэг байдлаар салгагдвал тэр нь хорчийн үхнэ. Биеийн эрхтэн нь биеэсээ саланг өөрөө оршиж чадахгүй шиг таач мөн адил тийм оршиж чадахгүй. Тухайн сүм биеэс авах амин тижээлээс салсан таны сүнслэг амьдрал гандан аажимдаа үгүй болно. Тиймээс сүнсний уналтын анхны шинж тэмдгэнд сүмийн болон бусд итгэгчтэй хамтдаа цуглах цугларалтуудыг таслаж эхлэх юм а. Сүмийн итгэгчтэйг нөхөрлөө үл тоомсорлож эхлэх үеэс л бусад зүйлч мөн уруудаж эхэлдэг. Бурханы гэр бүлийн гишүүн байх гэдэг нь тоохгүй орхичгож болох төдийлөн чухал бус зүйл бишээ. Сүм бол Бурханы энэ ертөнц рүү хандан хийж буй ажил нь. Есүс хэлэхдээ Матай 16:18-д
Би өөрийн сүмийг босгох ба тамийн бүх хүчиж түүнийг дийлэхгүй гэсэн. Сүм бол устгагдчихгүй бөгөөд мөнхөд орших юм а. Сүм нь энэ ертөнцөөс ч урт наслах ба сүм дэх таныг гүйцэтгэх үүрэгч мөн адил. Надад сүм хэрэггүй гэж хэлж байгаа хүн нь юм мэдэхгүй байна. Эсвэл зүгээр л бардамнан ихэрхэгч юм а. Сүм нь туйлаас чухал учир Есүс түүний төлөө загалмай дээр нас барсан. Есүс сүмийг хайрлсан учраас түүний төлөө амиа өгсөн гэж Эфес 5:25 өгүүлсэн. Библиэд сүмийг Христийн сүт бүсгүй, мөн Христийн бие гэж нэрлсэн. Би өөрийгөө Есүст би танд бол хайртай, харин эхнэр чинь дургүй гэж хэлхийг төсөөлж чадахгүй. Эсвэл би таныг бол хүлээж авнаа, харин биеийг чинь хүлээж авахгүй гэх үү? Харин бид сүмийн тухай гомдолдож голж байгаа маань яг л ингэж байгаа хэрэг шүү дээ. Харин Бурхан бидэнд Есүс сүмийг хайрлсан шиг хайрлаарай гэж тушаасан. Библи өөрийн сүнсний гэр бүлээ хайрл гэж 1-р Петр 2:17 өгүүлсэн. Олон итгэгчид сүмийг ашиглахаас бус хайрладгүй нь гунигтай. Түүхэн дэх бүхэл итгэгчдийг хамруулан хэлсэн хэдхэн тохиолдлыг тооцвол Библиэд сүм гэдэг үгийг хэрэглэхдээ тухайн газрын сүм чуулганы л тухай л хэлдэг. Шинэ гэрээнд тухайн газрынхаа сүмийн гишүүн байхыг чухалчилсан. Шинэ гэрээ бичигдэх үед тухайн газрынхаа сүмийн гишүүн биш байсан итгэгчид нь олны өмнө муу нүгэл үлдснээсээ болж сүмийн нөхөрлөөс зайлуулагдсан хүмүүс л байв. Библиэд сүмийн гэр бүлд харьяалагддаггүй итгэгч гэдэг нь бийгүй эрхтэн, сүрэггүй хонь, гэр бүлгүй хүүхэд хэмээн зөөрлсөн. Энэ бол байж болшгүй зүйл. Библиэд та бусд итгэгчтэй хамт Бурханы гэр бүлд харьяалагдана гэсэн. Өнөө цагийн бусдаас хамаарахгүй бие даасан хувь хүн байх гэсэн үзэл санаа нь сүнсний олон өнчтийг төрүүлсэн. Тулаа итгэгчид гэдэг ямар нэг хариуцлага үүрэг байр суурь хүлээж авахгүйгээр сүмээс сүмийн хооронд дэгдэж явагчдыг хэлдэг. Олон хүмүүс тухайн газрынхаа сүмд харьяалагдахгүйгээр эсвэл бүр сүмдж очихгүйгээр сайн итгэгч байж болно гэж итгэдэгч харин Бурхан үүнтэй огт санаа нийлдэггүй. Библи тухайн газрынхаа сүмийн нөхөрлөлд идэвхтэй оролцох, зориулалт гаргах олон шалтгааныг дурдсан. За тэгээд тэр шалтгаанууд эхнээс нь танд яагаад сүмийн гэр бүл хэрэгтэй вэ гэж. Сүмийн гэр бүл таныг жинхэнэ итгэгч гэдгийг тань тодорхойлдог. Хэрв би Христийг дагалдагчдын тодорхой бүлэгт харьяалагддаггүй бол өөрийгөө түүнийг дагдаг гэж баталж чадахгүй. Есүс Иохан 13:35 та нарын бие биеэ хайрлаж байгаа хайртай нь та нарыг миний дагалдагчид гэдгийг энэ ертөнцид батлана гэсэн. Бид нийгмийн өөр давхрааных, өөр үндэстэнгүүд, өөр газраас ирсэн хэдий ч сүмийн нэгэн гэр бүл болж хайраар нэгдэх нь энэ ертөнцийн өмнө хүчтэй гэрчлэл болдог. Та ганцаархнаа бол Христийн бие биш. Та бусдад нийлж байж л Христийн бие болно. Хоорондоо саланга биш, харин хамтдаа байж л бид түүний бие болдоо гэсэн. За бид нар өөрөөр хэлбэл одоо энэ өнгөрсөн 7 хоногт энэ хүртэл үзэж зогссон. За тэгээ бид нар ер нь энд одоо өнгөрсөн 7 хоногт үзсэн гол санаа нь юу вэ гэхлээр за хүн бол одоо загас усанд амьдрахаар бүтээгдсэн шиг хүн бол хүмүүстэй харилцах харилцаан дотор л оршихоор бүтээгдсэн. Тэр хүмүүстэй харилцах харилцаан дотор л хүн хувь хүн болж төлөвшдөг. Хүн өөрийн байж болох хамгийн сайн хувилбар дээр очдог. Тэр харилцаануудаас холдох юм бол маш олон асуудал үүсдэг. Одоо тийм ээ гэж үзсэн. За тэгээд одоо сүмд харьяалагдана гэдэг нь тийм ээ. Одоо ингээд хүнд бол зөвхөн харилцаанаас гадна тодорхой хамт олонд харьяалагдах хэрэгцээ байдаг. Тийм ээ. Би одоо ингээд өөрийгөө би нэг хэсэг зүйлийн нэг том зүйлийн нэг хэсэг шүү гэж мэдэрчээж хүн одоо хүний одоо сэтгэл санаа илүү баян, илүү эрүүл болдог. Тэрний одоо жишээг бид нар одоо ингээ хаасаагүй харж болно л да. Одоо ингээ улс төрийн намын гишүүн, эсвэл би тим хөдөлгөөний гишүүн, ийм клубийн гишүүн гэдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл би ганцаараа биш, би олуула. Би нэг том юмны нэг хэсэг гэж мэдрэх хэрэгцээ хүнд байдаг. Тэгэхээр яг үүнийг нөхөж
Бурхан бидэнд сүмийг өгсөн гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр би бол одоо Бурханы сүмийн гишүүн. Би Бурханы гэр бүлийн гишүүн. Тийм ээ? Өнөөдөр миний намайг энэ ертөнцид амьдарч явхад ган зураг гэхээс илүү энэ Христийнхэн хинбэ гэдгийг би энэ ертөнцид төлөөлж харуулж яваа юм. Тийм ээ? Тэгэхээр сүм болвол биднэрт ийм маш чухал одоо хэрэгцээтэй юм аа. Өөрөөр хэлбэл сүмийн нэг хэсэг байж ижил, өөрөөр хэлбэл Христийн биеийн нэг эрхтэн байж ижил бид нар сая одоо жинхэнэ Христчэн болдгоо гэж өгүүлсэн. Тэгээ бид нар одоо энэ хичээл дээр ч гэсэн бас бус хичээлүүдэр ч гэсэн зөндөө ярьж байгаа. За дарах хийжээж дархан болдог. Тийм ээ? Өөрөөр хэлбэл одоо тэр чи дархан болёо гэвэл чи дарахын чамайг намайг Христчэн гэдгийг яаж мэдэх вэ гэвэл би Христчэн амьдралаар амьдарч яхад л сая намайг Христчэн гэж таньж мэднэ гэсэн. Би одоо үнэхээр Христчэн хүн юм бол би ямар хүн байх нь вэ? Ерөөсөө би Христчэн амьдралаар л амьдардаг хүн. Тэгвэл Христчэн амьдралаар амьдрна гэдэг маань юу юм бэ? Тийм ээ? Хөршийгөө өөрийн адил хайрладаг. Ийм л амьдралаар амьдарч байгаа хүн бол Христчэн хүн гэсэн. Тэгэхээр одоо сүмд харьяалагдахын дараачийн одоо биднэрт үзүүлдэг нөлөөг унших гэж. Сүмийн гэр бүл таныг өөр дээрээ төвлөрөн бусдаас тусгаарлахаас тань болиулдаг. Тухайн газрын сүм нь Бурханы гэр бүл дотор хэрхэн хоорондоо эвсэж сурах сургуулийн нэгэн анги юм аа. Энэ нь ганцхан хувиа хичээхгүй, бусдыг ойлгон энэрхүүг сургуулах дадлагын орчин. Сүмийн оролцогч гишүүн байснараа та бусдын зовлонг хуваалцаж, бусдад санаа тавьж сурнаа. 1-р Коринт 12:26-д хэрэг биеийн аль нэг хэсэг нь өвдвөл бүтэн бие өвдөнө. Эсвэл биеийн аль нэг хэсэг нь өргөмжлөгдвөл бүтэн бие өргөмжлөгдөнө. Зөвхөн жирийн төгс биш итгэгчтэй байнгын харилцаатай байж л бид жинхэнэ нөхөрлөлд суралцсан. Шинэ гэрээнд хэлсэн бие биесээ хамааралтай байж хоорондоо холбоотой байхыг чухалчилсны үннийг мэдрэх болно. За бид нар ерөөсөө энэ ертөнцийн нэг одоо хүний амьдралд зориулагдсан нэг үндсэн маш чухал нэг зарчмыг бид нар одоо маш хатуу санаж явах хэрэгтэй. Одоо бид нар ингэж хэлж штэ. Бурхан хүнийг ганцаараа байхаар бүтээгээгүй юм аа гэж. Тийм ээ. Өөрөөр хэлбэл загас усанд амьдардаг шиг хүн бол хүмүүстэй харилцаж энэ хүмүүстэй харилцах харилцаан дотор л өсч өндөөж ургадаг. Тэ? Цэцгэлдэг. Тэгэж нөгөө нэг одоо байж болох тэр бүрэн хэмжээндээ хүрдэг гэсэн. За гэтэл яг бодит амьдрал дээр яваад очихлоор хүнтэй харилцах харилцаач айгүй амаргүй. Тийм ээ. Одоо ээж автайгаа харилцах харилцаач амархан биш. Ах トゥ удагаа харилцах харилцаач амар биш. Эхнэр нөхөр хүүхдтэйгээ харилцах харилцаач амар биш. Тэ? Энэ харилцаанууд ерөөсөө амархан биш. Тэгэхээр хүн яадан гэхлээр тэр нөгөө нэг амар биш хэцүү юмнаас зүхтаагаад зайлс хийгээд тэгээд амар юмны хойноос хөөцөлдөж эхэлдэг. Тийм ээ. Тэгээ одоо бид нар ингэ ярьсан шүү дээ. За ингээд ерөөсөө хүн болвол би одоо ингээд эргэн тойрныхоо хүмүүстэй харилцах харилцаа айгу надаа хэцүү ядаргаатай байхлаар би одоо өөр зүйлсээр тэдгэрийг орлуулж эхэлдэг. Одоо ингээд би өнгөрсөн бүтэнсээ өдөр би сүм дээр одоо ингээд нөгөө нэг үг хуваалцсан. Тэгээд тэрэн дээр одоо тэрэнд би бэлдэж байхдаа нэг юм сонин одоо статистик олж үзсэн. Өнөөдөр Америкт 3 гэр бүлийн 2 нь гэртээ гэрийн тэжээвэр амьтантай гинэ. Тэгээ яагаад 3 гэр бүлийн 2 нь гэртээ гэрийн тэжээвэр амьтантай байгаад байгаа юм тий? Яг одоо олон шалтгаан байгаа шүү дээ. Одоо амьтан дуртай хүн байж болно. Одоо ингэ тийм ээ. Гэхдээ ер нь гэрийн тэжээвэр амьтнаас авдаг одоо гэрийн тэжээвэр амьтны хүнд өгдөг зүйл нь юу юм бэ гэвэл нөхцөлгүй хайр байхгүй. Тийм ээ? Одоо таны гэртээ тэжээж байгаа муур нохоо байна уу, ямар амьтан байна? Таныг өөртөө яаж харилцаж байгаагаас хамаарахгүй таныг царай муутай юм уу, сайн хүн юм уу, муу хүн юм уу гэдгээс үл хамааран танд хайртай байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүмүүс бид нар яаж юм?
Хүмүүстэй харилцаа ч айгүй хэцүү, ядаргаатай. Тэ? Хүнээс маш их чармаалт шаарддаг учраас бид нар болоод одоо амархан замаар тэр хэрэгцээгээ хангаж эхэлсэн. Тийм ээ? 3 гэр бүлийн 2 нь гэрийн тэжээвэр амьтантай. Өөрөөр хэлбэл бид нар харилцаан дээр ажиллахын оронд өөр зүйлсээр тэр одоо харилцаанаас авах ёстой зүйлүүдэд бид нар нөхөх гэж оролдож эхэлсэн. Арх, дарс, зугаа, цэнгэн, тийм ээ? Одоо ингээд өөр маш олон зүйлсээр амжилтаар одоо карьераар ингээд нийгэмд байгаа бидний статусаар бид нар тэр хэрэгцээг нөхөж эхэлсэн. Гэхдээ энэ бол ерөөсө бурхан биднийг анханаас ийм бай гэж ийм зүйлээр нөхөж орлуулахыг бурхан хүсээгүй юм аа. Тийм ээ? Бид нар ерөөсөө яг одоо бурхан анханаас юу гэж хүссэн? Би ерөөсөө миний одоо хүн болох, тийм ээ? Хүний хувьд өсч өндих, амьдралаар бүрэн гүйцэд амьдрах тэр их сурвалж бол зөвхөн бусд хүмүүстэй харилцаанаас л авдаг. Тэр л жинхэнэ их сурвалж. Тэгтэл бид нар одоо тэрнээс авахгүйгээр одоо бусд хүмүүстэй харилцаа тогтоож, бусд хүмүүсийг хайрлахад, бусд хүмүүстэй ойр байхад бид нар суралцахгүй байна шүү дээ. Зүхтаагаад байна шүү дээ. Тэгэхээр бурхан биднэрт бүр тушааж агаад сүмийг өгөөд тэгээд одоо энэ хүмүүстэй чи заяа одоо ингээ бурханы харьяат хүмүүс байна. Тэгээд энэ одоо 20 30 хүн, энэ 40 50 хүн, энэ 70 80 хүнийг тэг чи хүн нэг бүртээ хайрын харилцаа тогтоо гэж. Өөрөөр хэлбэл одоо цэргийн албанд авч байгаа юм шиг. Сургууль бидний хүүхдээ ангид оруулчихж байгаа юм шиг оруулчих. Тэгэхээр одоо бол би одоо нэг тэр бус харилцаануудаас зугтаж болж исэн бол би бурхны сүмийн дотор харилцаанаас зугтах эрх надад байхгүй болчих. Бурхан намайг хүчээр авчраа суулгаж шээ. Заган зөргөө чамд таалагдахгүй янз бүрийн ааш зантай. Итгэлийн хувьд ч бас янз бүрийн төвшөнд, үзэл санааны хувьд ч бас янз бүр ийм хүмүүсийн дунд би чамайг авчирч тавилаа. За чи биш үү энэ хүмүүсийг нэг бүрчлэн одоо энэ сүмд чиний явж байгаа одоо зориг энэ сүмд явснаас гарах үр жимс чи юу вэ гэвэл энэ сүмийн хүн нэг бүртээ чи яг хайрын гүн гүнзгий утга учиртай байж болох одоо хамгийн гүн гүнзгий тэр харилцааг л за одоо I have a present for you. Happy early birthday. Oh wow, thank you. Wow. Thank you so much. Please hang this up. Okay, Please I hang this up. Thank you. I will. Thank you. Please hang this So up. much. What is a good gift? Yeah. Манай хүүгийн найз нь өнөөдөр манай хүүгийн нэг волейбол тоглоод senior night нь болсон баггүй юу? Тэгсэн чинь ингээд манай хүүгийн найз нь бэлэг болгож өгч байгаа юм гинэ. Манай хүүгийн зургийг ингээд айгүй томоор хэвлээд надад авчирч өгчээ. За бид нар хаан зогслоо. Тийм тэгэхээр өөрөөр хэлбэл за одоо бид нар ерөөсөө нэг зүйлийг одоо маш зөв хатуу бат бэх ойлгож авах хэрэгтэй тийм ээ. Тэр нь юу вэ гэхлээр ерөөсөө хүмүүстэй харилцах харилцаанд дотор л харилцаа бол ерөөсөө миний амьдралдаа заавал хийх ёстой. Хамгийн чухал зүйл. Яг л энэ харилцаанууд дотроос би хувь хүний хувьд өсч өндийдэг, яг байж болох хэмжээнд очдог. Энэ харилцаанууд дотроос л би одоо бүрэн дүүрэн одоо амьдрах тэр их сурвалж ерөөсөө харилцаанууд дотор л байдаг. Бурхан үнийг мэдж байгаа. Тэгэнгүүт хүмүүс бид нар яасан бэ гэвэл харилцаануудаас зүхтаагаад гүн гүнзгий харилцаа тогтоох гэж чармаахын оронд бид нар зүгээр л өнгөцхөн харилцаануудаар тэр харилцааг нөхөөд өөр зүйлсээр бид нар өөрсдийн сэтгэлийг, амьдралыг дүүргэж эхэлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл би одоо яаж юм? Хувь хүний хувьд би одоо ингээд энэ ертөнцид амьдрахдаа би одоо ганцрог гэдэг хувь хүний хувьд би 100% очих хэрэгтэй байна шүү дээ. Би харилцаануудаас зүхтаад өөр зүйлсээр яваад эхлэхэд би хизээш тэр 100% хүрдэггүй 20-30% заал яваад байна. Би нэг надад өгөгдсөн энэ цөөхөн жилийн амьдралыг 100% амьдрах ёстой байдал. Би бас 20-30%-аар нь амьдрдаг л гэсэн үг.
Тэгэхээр хэрэг би одоо намайг Бурхны хүссэн тэр 100% хүрий гэвэл Бурхны өгсөн амьдралыг яг тэр 100%-аар нь амьдрий гэвэл тэр бүх их үүсвэр ганцхан харилцаан дээр л байгаа. Тэгэхээр бодит байдал дээр очихлоор харилцаанууд маань одоо бидний хүссэн шиг сайн байж өгөхгүй байна шүү дээ. Тэгэхээр Бурхан биднээс юу хүсч хүлээж байгаа тэр харилцаа болгон дээр намайг ажиллахыг энэ харилцаа болгоныг амьлуулахын төлөө хөдөлмөрлөхийг чармаалт гаргахыг миний харилцаж байгаа тэр нөгөө хүн өөрчлөгдөхгүй шүү дээ. Би л өөрчлөгдөх ёстой. Би хараагаа өөрчлөх ёстой. Би хүнд хандах хандлагаа өөрчлөх ёстой. Би тэр хүнэдлөө залбирах ёстой. Өөрөөр хэлбэл энэ хөдөлмөрт энэ тэмцэлд бидний христчин амьдралын үндэс суурь оршиж байгаа. Тийм ээ. Тэгэхээр Бурхан надаар үүнийг хийлгэж сургахын тулд надад сүмийг өгсөн. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл би яах нь вэ? Энэ сүмд надад өгөгдсөн хүн нэг бүрийг би хайрлаж сурах нэ. Тийм ээ. За одоо яаж хайрлах вэ гэвэл энэ бол одоо тусдаа бүтэн ном болно, тийм ээ. Тэгэхээр бид зөвхөн одоо хамгийн анхны хайрын хамгийн анхны алхам нь юу юм бэ? Бид нар тэр өгөгдсөн хүн нэг бүрийг яг л байгаагаар нь хүлээж авч сурах хэрэгтэй юм аа. Тийм ээ. За одоо ингээд манай сүмд юм уу? Тийм ээ. Одоо ингээд танай сүмд ч гэсэн янз бүрийн айс замтай хүн байгаа. Айгуу ухаантай хүн байгаа. Таны бодлоор харахад айгуу тэнэг юм шиг хүн байгаа. Айгуу хурц зантай хүн байгаа. Айгуу зөөлөн зантай хүн байгаа. Айгуу нээлттэй хүн байгаа. Айгуу дуугаач хүн байгаа. Эсвэл одоо бидний хэлдгээр айгуу тийм муу санаатай гэмэрч хүн байна. Тийм ээ? Таныг юу ч хийсэн ингээд л нөгөө нэг чи ер нь тэгээд байгаа мó ингээд байгаа мó гэл ингээл дандаа ингээл далд санаагаар ингээл юм чинь хараад л уншаад л тийм ээ? Ингэдэгч хүн байна. Эсвэл одоо ингээ бүр тайван юу ч болж исэн. Эсвэл одоо ингээ хажуугаар салхи сэвэлцэхэд бүр ингээ амар мэдрэг энэ ингээ тэгэхээр тэр тэгээд тэгэхээр гэдэг хүн байна. Эсвэл бүр огт мэдрэмжгүй ч хүн байна. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр сүмд одоо 20-30 хүн байна уу, 50-60 хүн байна уу? Тэр хүннийг бүрийг Бурхан бодож байгаад авчирч тавьсан. Тэгээ бид нар одоо миний ажил бол яах вэ гэхэлэр тэр хүннийг бүрийг яг байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй. Тэгэд хүлээж авахд одоо бидний хувьд нэг том асуудал байдаг. Би хүнийг харахлаараа хүнд одоо ингээд нөгөө нэг юу өгöd байдаг байхгүй юу? Одоо ингээд одоо нэр хоч өгнө гэх таашин тий. Энэ хүн ийм хүн, тэр хүн тийм хүн гэдэг ингэж би нэрлээд эхлээд байдаг. Яг үнэндээ за одоо тэр янз бүрийн айс цантай хүн байж шүү дээ. Одоо надаа ч гэсэн одоо ингээд бас жоохон сонин итгээд ихэр зам байж л байгаа шүү дээ. Тэгэд энэ бүх тэр хүн яг тэр хэлбэртэй байгаад яг үнэндээ тэр хүнээ буруу маш бага байдаг. Бид нар ингээд төрсөн цагаас ахуулаад бас биднийг бүрдүүлсэн тэр одоо удам судрын генээс хамаарад амьдрал тохиолдсон янз бүрийн үйл явдлуудаас хамаарад бид нар өөрийн эрэхгүй тодорхой хэлбэрүүдтэй болдог. Манай гэр бүл 7 хүүхэд. За миний дурсамжаар миний мэдхээр манай гэр бүлд одоо ингээл болж исэн айгүй сайхан үйл явдал. Өстө тэгэхэд тэр жилүүдэд айгүй сайхан байсан шүү. Манайх гэдэг надад тийм мэдрэмж байхад миний ахад юм уу, дүүд юм уу. Тэгэхэд айгүй муухай байсан, тэгэхэд айгүй онцгүй байсан гэдэг ч дурсамж байж байгаа. Өөрөөр хэлбэл надад уншигдаж, надад дурсагдаж, надад миний мэдих манай гэр бүлийн амьдрал яг нэг гэрт амьдарч байгаа. Яг нэг ижил хоол идэж байгаа. Яг нэг ижил ээж аавтай миний ахад юм уу дүүд шал өөрөөр туссан байдаг. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж байна? Та өнөөдөр би өнөөдөр ямар хэлбэртэй байна? Энэ нь миний буруу надаас хамаардаг зүйл нь маш бага. Бид нар бүгдээрээ эвдэрсэн, бид нар бүгдээрээ гимтсэн, шархалсан хүмүүс. Яг тэр хэлбэрээр л ийм хэлбэртэй байгаа юм. Тэгэхээр би одоо бусдыг хайрлаж сурна гэвэл тэр хүнийг яг л байгаагаар нь. Яруу хүн байвал би хараад энэ ёстой мэдрэл мото ямар мохоо яруу юм бэ? Энэ яхаар ийм мангар юм бэ гэж би одоо онцлохгүй нэ шүү дээ. Би зүгээр хараад энэ хүн яруу хүн байна. Ямар шалтгаантай.
Зарим хүн ингээд ерөөсө бүр юу ч болоогүй байхад ингээд санаан зовоод шаналаад байдаг хүн байна. Би тэрийг хараад чи яасан сонин тэнийг юм бэ? Яагаад ийм тэнийг юмд санаа зовдсон бэ гэж хэлэх биш. Тэр үнийг тэгж харах биш. Ямар нэг амьдралд нь тохиолдсон тийм ээ. Тэр хүнийг гэмтээсэн, шархлуулсан үйл явдлуудаас болоод тэр хүн юу ч болоогүй байхад санаа зовоод сурцсан байна. Тийм ээ. Миний амьдралд ч гэсэн ингээд зарим мэдэх хүмүүсийг ингээд харахаар голцоо ингээд бүр жоохондоо гэрээсээ гарцсан юм уу? Эсвэл ингээд жоохондоо жоохон хүүхэд байхдаа өөрийн даахгүй ачааг амьдралын эрхээр үүрчихсэн хүмүүс айгүйх тийм байдаг. Яагтвэл ингээд өөрөө хүч хүрэхгүй байхад айгүй хүнд ачаа амьдралд нь ороод ирсэн. Тэрнээс болоод нөгөө нэг ийм юмд ингээд айгүйх санаа зовдөг, урдчилж ингэж санаа зовдөг, аливаа нэг жоохон асуудал тулгархлаар айгүйх хүчтэй реакц үзүүлдэг. Тийм ээ? Тэгэхээр бид нар яах нь вэ, тийм ээ? Бид нар бусдыгаа хайрлж хүлээж авъя гэвэл тэр хүнийг яг л байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Бид нар хүмүүсээс бусд газар бусдыг яг тэгж хүлээж авч чаддаг. Бид нар ингээд 5 хушуу малтай яг л тэр 5 хушуу малаар л харьцдаг шүү дээ. Хонтой хоноор нь ямаа болвол нэг хонноос арай өөр зантай өөр үйлдэл хийдэг амт нь шүү дээ. Тэгэхээр би ингээд ямааг харчаад энэ хон шиг байдаггүй ямар тэнийг ямаа вэ гэд ингээд хөөгөө шилбүрдээ зодч нүдэд байдаггүй үст. Наад чи ямаа ингээд ямаа чинь ямтаа мамтаа гэж монгол үгнүүд байгаа шүү дээ. Гэр мэрлүү авирна ингээд хоноо дагуулад хамгийн өндөр өксүр газар руу авираад явчихна тийм ээ. Яагаад вэ? Ямаа ч угаасаа тийм л байхгүй юу? Тийм ээ? Үхэр адуу тимээ бүгдээр өөр хэлбэртэй, өөр зан чанартай, өөр үйлдэл үйлддэг. Тэгээ бид нар ингээд бус бүх амьтдыг яг эн чинь ийм амьтаа, энэ амьтан ингэдэм гэж хүлээж авдаг мөртлөө хүмүүсийг өөрөөсөө бид нар тэгж хүлээж авдаг. Энэ хүн яруу бол энэ хүн яруу л хүн. Энэ хүн айгүй тайван хүн бол энэ хүн тайван л хүн. Энэ хүн айгүй дотгошоогоо дуугаа хүн бол энэ хүн бас дотгошоогоо дуугаа л хүн. Энэ хүн маш их юмд дими мэд зүйлд миний нүдээр харуул дими мэд зүйлд хитрхийг санаа зовдөг бол тэр хүн тэнийг биш, тэр хүн манаг учраас ингэж байгаа юм биш. Тэ? Тэр хүн бол ерөөсөө ийм л хүн юм байна. Тийм ээ? Зарим хүн жигтэйг хэрүүлж хүмүүс байна. Ерөөсөө ингээл хамаагүй тэнд үйл явдал болж хат тосч аваад л өөр дээрээ тусгаад авцсан гэстэй нэрэ гэд ингээд л хэрэлдээл байна. Тэгээд би өмнө нь бол чи яасан өвчтөй амтан бэ чи ямар мэдрэл муутай юм бэ чи эдэргээл ингээл явдаг байсан. Тэгээд явж жагаад амьдрал дунд ороод харахад тэр хүн тийм л хүн юм байна. Өөрөөр байж чаддгүй юм байна. Тэгэхээр бид нар тэр хүний тэр үйлдэл хараа хандлагад нь нэр хооч өгөөд надаас өөр учраас тийм ээ. Энэ хүн айгүй тэнэг хүн, айгүй мухааштай хүн, айгүй балиар хүн, айгүй мухааштай залхуу хүн, энэ шал тэнийг дандаа хоёрын хооронд юм санаа зовдөг эднэр гэж бид нар тэр хүмүүсийг ингээд ангилах биш. Тэр хүн яг ийм л хүн юм байна. Ямар нэг шалтгаанаар тэр хүний буруу биш. Тийм ээ? Ямар нэг шалтгаанаар ийм л болсон юм байна. Тэгээ энэ хүн өнөөдөр ийм л хүн. Би энэ хүрэн л хүлээж авна. Энэ хүнд би дургуйцаад энэ хүнийг би өөрчлөх гээд өөрчлөгддөггүй. Та нар бүгдээрээ амьдралдаа тэгээ туршаад үзсэн шүү дээ. Эхнэрийг нөхрийг өөрчилж анх ингээд суугаад нэг хэсэг хугацаанд дараа амьдрсны дараа харсан чинь янз бүрийн зантай нөгөө эхнэрийн чинь ааш нөхрийн чинь ааш танд таалагдахгүй энэ ямар сони юм бэ? Яагаад ингэж бодоод байдаг юм бэ? Энэ ер нь жоохон балаа юм биш үү? Ямар сонин тэнэг хүн бэ гэдэл. За тэгэл өөрчилчих гээл чи ингэхэ болооч тэгхэ болооч чи ингэчаач тэгчаач гэл ингээл засгаал залруулах гал дасан турш нь оцолтоод огт өөрчлөгдөхгүй тэр хүн чинь тэр хүн өөрчлөгдөхгүй байгаа нь тэр хүн тэнгээсээ ч юм уу ерөөсөө ингээд өөрчлөгдөх хүсэлгүйгээсээ биш угаасаа л тийм байгаа байхгүй тэр хүн чинь. Тэгэхээр бид нар бусдыг хүлээж авъя. Бусдад ингээд энэ сүмийн энэ хэдэн хүмүүст хайрыг өгье гэвэл бид нар тэр хүн болгоныг яг л багаар нь хүлээж авна. Манай энэ жоохон яруу, манай энэ айгүйх юм санаа зовд юм аа. Цаадахта жоохон байжгаад хэлээр яагаад гэвэл наад чи сонсоод бол санаа зовоод эхлэн шүү. Тийм ээ?
Чи яасан тэнийг энийг болооч гэж би энийгээ засах гэж, залруулах гэж, өөрчлөх гэж оролдох биш. Байгаагаар нь хүлээж авч байгаа маань бидний хайрын хамгийн анхны алхам юм а. Тийм ээ? Тэгэхээр тухайн газрын сүм нь Бурхны гэр бүл дотор хэрхэн хоорондоо эвсэж сурах сургуулийн нэгэн анги юм. Тийм ээ? Энэ нь ганцхан хувиа хичээхгүй, бусдыг ойлгон энэрхүүг сургуулах дадлагын орчин. Одоо энэ сүмд байгаа би одоо ингэж харганаач за энэ энэрүүл сүмд сууж байгаа хүн нэг бүрийг одоо янз бүрийн айс цантай хүн байгаа, янз бүрийн үзэл бодолтой хүн байгаа. Надад зарим нь сайн байгаа, надад зарим нь дургүй байгаа, тийм. Эннээс үл хамааруулан энэ хүн нэг бүрийг би яг л байгаагаар нь хүлээж авна. Энэ хүн нэг ч хүнд нь надад дургуйцах, тийм ээ. Тэр хүнийг засах гэж оролдох тийм хараа хандлага байж болохгүй. За үүнд л би суралцсан, үүнд л би дадлах хийн. Энэ сүмийн нэг хүн нэг бүрийг би ингэж хүлээж авна. Яагаад гэж? Яагаад гэвэл Бурхан энэ хүн нэг бүрийг миний амьдралд авчирч тавьчихад намайг энэ хүмүүстэй хэрхэн харилцахыг харж байгаа. Тэгэхээр би өөрөөр хэлбэл Бурханы өмнө би хариуцлага хүлээгээд Бурханы өмнө би миний суралцах ёстой хүнийг яг байгаагаар нь хүлээж авч байгаагаар нь элдв шүүлдэхгүйгээр, элдв шүүмжлэлгүйгээр, зас залруулах гэхгүйгээр яг л байгаагаар нь хүлээж авч харьцаж энэрч сурах энэ анги юм а. Бурхан үүний тулд бид нар сүмийг өгсөн. Яг л бид нар амьдралдаа хийх ёстой хамгийн гол зүйлээ хийхгүй тойроо зүхтаагаад өөр зүйлээр орлуулад байна шүү дээ. Хамгийн гол зүйл хүмүүстэй харилцаан дээр ажиллаж өгөхгүй байна. Тийм учраас Бурхан биднэрт за тэгвэл ганцруу сургуульд ороод сурнаа. Энэ анги. Ингээд надад энэ сүмийг өгсөн гэсэн үг. Зөвхөн жирийн төгс биш итгэгчдтэй байнгын харилцаатай байж л бид жинхэнэ нөхөрлөлд суралцсан. Шинэ гэрээнд хэлсэн Библиэсээ хамааралтай байж хоорондоо холбоотой байхыг чухалчилсны үннийг мэдрэх болно. Библиэд хэлж байгаа нөхөрлөлд нь бид Христийг дагахаар шийдсэн шигэ хоорондоо ч нөхөрлөхийг ч мөн тийхүү чухалчлах ёстой хэлж байна. Бурхан биднийг бие биеийн төлөө амиач өгөхийг хүсэж байдаг. Олон итгэгчид Иохан 3:16-ыг мэддэгч харин 1-р Иохан 3:16-ыг тэр бүр мэддэггүй. Есүс Христ бидний төлөө өөрийн амийг өргөсөн. Түүн шиг бид ч бас ах дүүсийнхаа төлөө амиа өргөх ёстой. Есүс биднийг хайрлсан шиг бусдыг тийм хайрлах, ийм золиос гаргаж чадах хайрыг бус итгэгчдэд зориулахыг Бурхан биднээс хүсэн хүлээдэг. Тийм ээ? Өөрөөр хэлбэл за би сүмийнхаа ах дүүсийн төлөө амиа өгөхдөж бэлэн тийм хайраар хайрлна гэдэг бол юу гэсэн үг вэ гэвэл надад манай сүмийн итгэгчдийн зүгээс гарч байгаа ямар ч ааш зан үйлдэл нь миний дургүй хүргээд тэр хүмүүстэй муудалцаад тийм ээ эвдрэлцэх шалтгаан болохгүй байх ёстой л гэсэн үг. Тийм ээ? За би энэ бодлоо амиа өргөнө гэдэг бол одоо маш ховор тохиолдох байх. Одоо яг тулах юм бол амиа өргөж чадах эсгэж мэдэхгүй. Гэхдээ хамгийн анхнд миний хийж чадах зүйл бол за энэ сүмд байгаа хүн нэг бүр л надад таалагдах ёстой. Тийм ээ? Тэр энэ сүмд байгаа хүн нэг бүр надад таалагдахын тулд тэр хүмүүс өөрчлөгдөх биш. Би тэр хүн нэг бүрийг яг байгаагаар нь хүлээж аваад ойлгоод хайрлж сурах ёстой юм а. Та хүүхдээ 1-р ангид оруулаад 12-р анги төгсдөл нэг тодорхой эрдэм мэдлэг чадварыг эзэмшүүлэх гэж л тэр сургуульд оруулдаг. Тэгвэл Бурхан биднийг сүмд бусдыг байгаагаар нь хүлээж авч яг байгаагаар нь харилцаж сурах тэр сургуульд сургаж байна гэсэн үг. Цааш нь сүмийн гэр бүл таныг сүнслэг булчингаа хөгжүүлэхэд тань тусалдаг. Та сүмийн хүндэтгэлийн цуглаанд зүгээр л очдог идэвхгүй үзэгч төдий байснаар хизээч сүнсээр өсөхгүй. Тухайн сүмийнхаа бүтэн амьдралд оролцогч байж л сүнсний булчин тань хөгжинэ. Библиэд Эфес 4:16-д
Хэсэг бүр нь өөрийн онцгой ажлаа хийж байж бусад хэсгээ өсгөхөд нь тусалдаг. Тэгснээр бүтэн бие эрүүл байж өсөх ба хайраар дүүрэх болно. Шинэ гэрээнд бие биеэ мөн нэг нэгэндээ гэсэн үгс 50 гаруй удаа хэрэглэгдсэн. Биднийг бие биеэ хайрлахыг, нэг нэгнийхээ төлөө залбирахыг, урамшуулахыг, зөвлөхийг, үйлчлэхийг, зааж сургахыг, хүлээж авахыг, хүндлэхийг, уучлахыг, захирагдахыг, зориулалт гаргахыг, ачааг нь үүрлцэхийг болон өөр олон хэлбэрээр харилцан туслалцахыг тушаасаа. Библийн гишүүнчлэл гэж үүнийг л хэлнэ. Эдгээр нь тухайн сүмийн нөхөрлөлд Бурханаас танд өгсөн гэр бүлийн үүрэг хариуцлага юм а. Та энэ бүх үүрэг хариуцлагыг хинтээ хамт гүйцэтгэх вэ? Тийм ээ? Өөрөөр хэлбэл би бүтэн сайнд ерөөсөө тэр сүмд очиод 2 цаг суух гэж очиж байгаа юм биш ээ. Тэр болвол одоо миний тэр сүмд харьяалагдаж байгаа тэр сүмийн Бурханы сүмийн одоо эрхтний нэг биеийн нэг эрхтэн байж байгаа хэрэг биш. Би очиод тэр хүмүүсийг харахтаа би юу гэж харах ёстой гэхээр за энэ хүн нэг бүрийг Бурхан надад өгсөн. Тэгээд надад миний өмнө нэг том даалгавар тавьсан. За ганцэргөө энэ хүн нэг бүрийн түлхүүрийг ол, хүн нэг бүрийг ойл, хүн нэг бүрийг хайрлж, инэрхэд суралц. Нэг ч хүн нь чиний дургүйг хүргэдэг байх ёсгүй. Ямар ч хүн чам руу ямраар ч хандлаа гэсэн чи тэр хүнтэй хайраар харж ойлгож хүлээж авдаг ийм л сэтгэл дээр хүргэхийн тулд ийм сэтгэлээр хардаг болтол чамайг өсгөхийн тулд энэ сүм өгөгдсөн юм а. Тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг хийх гэж оролдох явцад л таны нөгөө сүнслэг булчин чинь хөгжинэ гэсэн үг. Тийм ээ? Таны хүсэл сонирхлыг хинч зөрчихгүй байхад ариун хүн байх нь амархан мэд санагдаж болох ч энэ нь хуурамч бөгөөд шалгуур даахгүй ариун байдал юм а. Бусдаа харилцахгүй байх нь хоосон төрөглөг ихсэгдэг. Хинч биднийг сорихгүй байхад өөрсдийгөө өссөн хэмээн бодож хуурдах нь амархан. Жинхэнэ өсөн төлөвшөлт бусдаа харилцаан дээр л харагддаг. Бидэнд өсөхийн тулд зөвхөн Библи хангалттай биш ээ. Бидэнд бусад итгэгчид хэрэгтэй. Бид бие биенийхээ өмнө хариуцлага хүлээж нэг нэгнээсээ суралцж байж л хурдан хүчрэхгээр өсч чадна. Бусад итгэгчид Бурхан тэдэнд юу зааж байгааг хуваалцахад би ч бас тэр бүхнээс суралцсан өсдөг. За би одоо өөрийгөө ингэж бодъё л да. За хүн болгон өөрийгөө айгуу сайн хүн гэж боддог. За би өөрийгөө би бол айгуу сайн хөө ингээд. Тийм ээ? Би тэгж боддог, бүр тэрэнд амар итгэдэг. Ер нь ингээ би эргэн тойрныхоо хүмүүсийг ингээ хараад энэ ч одоо нэг жоохон ийм зантай, энэ ч болоогүй чааваас одоо надаас цөөхөн жил итгэж байгаа юм те. Би бол одоо ингээ бүр амар олон жил итгэж байгаа. Би бол ер нь айгүй сайн хүн, би бол айгүй мундаг хүн болцсон шүү гэд бодоод амьдраад байх бол амархан. За. Гэтэл тань хэн нэгэн хүн таныг гүтгэж, хэн нэг хүн таныг доромжилж, хэн нэг хүн таныг доошоо хийсэн мэдрэмж төрөхөд танаас ямар реакц гарч байгаа чинь л таныг хэр зэрэг сайн хүн, хэр зэрэг ариун хүн болсныг тань харуулна. Тийм ээ? За хүн таныг доромжлоод хохироогоод тийм ээ? Одоо ингээд бүр ерөөсөө ингээд бүр нэг одоо хинч биш юм шиг мэдрүүлээд танд дайсагнаад ирэхэд хэрхэн хандах ёстой вэ? Тийм ээ? За Библиэлд одоо бид нар тэрний хамгийн тод жишээг харна. Есүсийг өчигдөрхөн дагалдаад өвчтөн хүнээ эдгэрүүлчих гээд ингээд хуйлраад дагаж байсан тэр Иерусалим хотын хүмүүс Есүсийг цовдлоход бүгдээрээ баярлчихсан. Одоо тэр хотод нэг цирк театр ирчихсэн юм шиг тэр үзүүрийг үзэх гээд тэнд ингээд цуглчихсан. Тэгээ бүгдээрээ одоо Есүсийг цовдл гээд ингээд зогсож байхад Есүс тэр загалмай дээрээс тэр хүмүүсийг хараад аава юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг та уучлаарай гэсэн. Тэгэхээр хүн танд буруу муухайг үйлдээд ингээд дайрч байхад би яаж хүлээж авах ёстой байх нь вэ?
энэ хүнээс ийм мухай зан гарч байгаа нь энэ хүн үнэндээ надад ийм мухай хорон мухай зүйл хийж ийн гэдгээ өөрөө ч мэдэхгүй байгаа юм шүү дээ. Тийм ээ? Энэ хүн өөрийгөө магадгүй зөв юм хийж байгаа, сайн юм хийж байгаа, өөрийгөө мундаг хүн байгаа л гэж бодож байгаа байх. Энэ хүн юу хийж байгаа, яг үнэндээ юу хийж байгаа өөрөө мэдэхгүй байгаамаа. Энэ хүнийг уучлаарай гэж уучилдаг. Ийм л зүрх сэтгэлтэй болох юм бол би сая ариун хүн, би өөрийгөө сайн хүн гэж хэлж болоход дөхөж очино. Тэгвэл хинтээ ч би хэрэлдэх, маргалдах шаардлагагүй. Ямар ч хүнтэй харилцааны зөрчилд орох тийм шаардлага боломжгүй нөхцөл байдал дотор яваад би өөрийгөө ариун хүн болцсон, сайн хүн болцсон гэж үзэхгүй. Миний ариун сайн хүн болж байгаа маань юугаар харагдах вэ гэвэл хүнд хэцүү харилцаанууд дотроос л харагдана. Тийм ээ? Библиэлд тэгж утсан байгаа чи дайсныхаа төлөө залбираа гэсэн. Та дайсныхаа төлөө залбирдаг. Танд буруу мухайг үйлдсэн хүнийг та ерөө залбирдаг. Тэгвэл энэ л бидний хүрэх ёстой цэг. Тэгвэл энэнд хүрэхийн тулд л өнөөдөр энэ сүм оршин байгаа юм. Энэнд хүрэхэд туслахын тулд тэр олон харилцааны асуудлууд ч байгаа юм. Сүмийн хүмүүстэй байгаа харилцаа ерөөсөө тэр харилцаануудад асуудал байгаа нь буруу юм биш ээ. Тийм ээ? Энэ дотор л харилцаанд сүмийн хүмүүстэй ямар нэг харилцааны асуудал үүсгэхэд би юу гэж харах нь вэ? Энэ хүн ямар муухай хүн бэ гэж би харахгүй нэ. Энэ бол Бурхан намайг энэ харилцааны асуудлуудыг шийдээд өнөөдөр над руу муухай харж байгаа энэ хүнтэй би хамгийн ойр мэт, ах トゥ мэт тэр халуун сэтгэлийг бидний хооронд үүсэх хүртэл би ажиллах ёстой, залбирах ёстой. Өөрийнхөө хараа хандлагыг өөрчлөх ёстой л гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл энэ бол миний өсөх орчин байна. Энэ бол миний өсөх боломж байна. Ингэж л харах ёстой байна. Жинхэнэ өсөн төлөвшөлт бусдаа харилцаан дээр л харагддаг. Бидэнд өсөхийн тулд зөвхөн Библи хангалттай биш ээ. Бидэнд бусд итгэгчид хэрэгтэй. Бид бие биенийхээ өмнө хариуцлага хүлээж нэг нэгнээсээ суралцж байж л хурдан хүчрэхээр өсч чадна. Бусад итгэгчид Бурхан тэдэнд юу зааж байгааг хуваалцахад би ч бас тэр бүхнээс суралцсан өсдөг, тийм ээ. Библийг А, Б-гүй цээжээрээ мэддэг. Өдрийн хэдэн цаг залбирдаг байснараа та 100% Кристиан хүн болдоггүй. Мэдээж Библи уншдаг, А, Б-гүй мэдэх нь сайн. Өдрийн хэдэн цаг залбирдаг байх ч сайн. Сүм эзэж тасалдахгүй байх нь сайн. Гэхдээ энэ бүх үйлдэл чинь таныг Кристиан болгодог. Энэ бүх харилцаанууд дотор яваад энэ сүмийн хүмүүсээс ямар ч хараа хандлага үүслэе гэсэн нэг ч хүнд нь дайсагнах, уурлах, хорсох, өшөө авах, хариугаа авах сэтгэл төрөхгүй болоод тэр хүний төлөө өөрийн чинь хараас нулимж байгаа хүний төлөө та залбираад аава юу хийж байгаагаа мэдэхгүй миний энэ ахыг, дүүг, эгчийг өршөөгөрөө гэж залбирдаг. Тэр чин сэтгэлийн залбирал танаас төрдөг болох чинь л Кристиан болж байгаа хэрэг. Тийм ээ? Цааш нь Христийн биед та хэрэгтэй. Түүний гэр бүлд өөрийн гэсэн үүрэг гүйцэтгүүлэхээр Бурхан таныг бэлтгэсэн. Үүнийг үйлчлэл хэмээн нэрлэдэг ба Бурхан энэ үүргийг гүйцэтгэх авяас чадварыг танд өгдөг. 1-р Коринт 12:7 бидний хүн нэг бүрт өгөгдсөн сүнслэг бэлгэн бүтэн сүмд туслахын тулд юм а. Тухайн сүмдэх нөхөрлөл танил Бурханы таныг өөрийн авяас чадвараа нээж хөгжүүлж хэрэглэхээр өгсөн газар юм. Бусад сүмдэх үйлчлэл дээрээс тань нэмэгдэх илүү өргөн үйлчлэлч танд байж болно. Есүс таны үйлчлэлийг бүтээн бий болгож өгнө гэж амлаагүй. Тэр өөрийн сүмийг бүтээн босгоно гэж амласан. За өөрөөр хэлбэл Бурхан бидний хүн нэг бүрт тодорхой авяас чадварыг өгсөн. Тодорхой мэдрэмжүүд, тийм ээ. Тэгвэл тэр бүгдийг яах гэж өгсөн бэ гэхлээр тэр авяас чадвараараа тэр тухайн сүмд үйлчлэхийн тулд тэр авяас чадвар чи өгөгдсөн.
Тэр авяас чадвараараа үйлчилж байгаа нөхцөлд та Христийн биед одоо тэр хэрэгтэй байх үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. Манай сүмд бараг л яагаад ч юм бүү мэд. Ер нь бол одоо манай сүмд манай энэ Арлингтонд ер нь хамгийн сайхан дуулдаг гэдэг хүмүүс айгүйх ирсэн. Ер нь одоо манай сүмийн магтаал дуулж байгаа хүмүүс бол ер нь айгүй сайхан дуулдаг. Одоо манай Арлингтонд одоо бүр ингээд Жавхлан Гана гэдэг нэртэй ингээд манай сүмийн Гана гэж залуу байна. Тэгээд үнэхээр тэр одоо Жавхлангийн дуунуудыг Жавхлан шиг сайхан дуулдаг. Тэгээ бүр ингээд манай энэ Арлингтонд Жавхлан Гана гэдэг нэр өгсөн. Тэгтэл манай тэр Гана манай сүмд явдаг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр хүн тэр дуулдаг, тэр сайхан авиас бэлэг, сайхан хоолой өгөгдсөн байна. Тэгвэл тэр авиас бэлгээрээ би сүмд үйлчилж байгаа маань Гана сүмд үйлчилж байхад тэр одоо Бурханаас тэр хүнд өгсөн бэлэг нь хэрэглэгдэж байгаа хэрэг тэр бүхнээрээ би Бурханы сүмд хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр ганцхан дуулдаг биш, бусдаа харилцдаг байж болно. Хамгийн одоо хүн харахад ямар ч авиас чадваргүй мэд хүн байлаа ч гэсэн тэр сүмийн хүмүүсийн төлөө залбирдаг хүн байж болно. Одоо энэ дэлгэцэн дээр та нар харуулна Golden Key 2 гэд бичсэн нэг одоо хүн байж байна. Энэ бол Алтан Түлхүүр гэд манай сүмийн ихч байгаа манай дэлгээгч. Тэгээ Алтан Түлхүүр гэд нэрээ одоо англиар орчуулсан байна шүү дээ. Golden Key гэд. За. Алтаагчд одоо яг хуу алтаагч бас хөөрхөн дуулчнаа. За бас хөгжим тоглолчноо. Тэгтээ бүр тэр тайзан дээр гараад одоо тэр сүмийн хүмүүсийн өмнө дуулах хөгжимдөх хэмжээний болвол биш. Манай одоо алтаагчс хамаагүй гоё дуулдаг, хамаагүй сайхан хөгжимдөх хүмүүс зөндөө байна. Тэр хүмүүс л гардаг. Тэгэд алтаагч тэгвэл одоо тэр сүмд ямар авиасаар, ямар зүйлээр үйлчлдэг вэ? Алтаагч энэ сүмийн хүмүүсийн төлөө маш их залбирдаг. Тийм ээ. Тэгэд тэр сүм манай сүмд явж байгаа хүмүүсийн ихэнх нь алтаагч тэр өнөөлөө залбирч байгааг бүр нь ер нь мэддэгчгүй, хизээч мэдэж байгаагүй өнгөрч байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэтэл алтаагчд бүр ингээд бүтэн урт ингээд жагсаалт байна. Тэгэл сүмдэр одоо ямар нэг ийм хүн ийм явдал тохиолж байгаа гэхээр залбирья л гэнэ. Тэгээ үнэхээр тууштай залбирдаг, тийм ээ. Энэ бол энэ хүний энэ Христийн биед хэрэгтэй байгаа хэрэглэн тэр. Тийм ээ. Түүн шиг та энэ сүмд заавал таны үйлчлэх үйлчлэл заавал таны хэрэглээ заавал байгаа. Түүнийг олж үйлчлэх ёстой юм аа. За цааш нь та Христийн ажлыг энэ ертөнцид хуваалцна. Есүсийг энэ дэлхий дээр байхад Бурхан түүгээр дамжуулан ажилласан. Өнөөдөр бол түүний сүнслэг биеэр дамжуулан ажиллаж байна. Сүм бол Бурханы энэ дэлхий дээрх багж хэрэгсэл юм аа. Бид Бурханы хайрыг зөвхөн бие биендээ хайрлан харуулах төдийгүй тэр хайрыг бүх дэлхийд хамтдаа түгээх ёстой. Бидэнд энэ гайхамшигтай үйлчлэл өгөгдсөн. Христийн биеийн эрхтний хувьд бид бол түүний гар нь, хөл нь, нүд нь, зүрх нь юм. Тэр биднээр дамжуулан энэ дэлхий дээр ажилладаг. Бидний хүн нэг бүрт өөрийн оруулах хувь нэмэр байгаа. Пол Эфес 2:10-т учир нь бид сайн үлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн биднийг эдгээрийг хийгээсэй гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ. Тийм ээ. За өнөөдөр Есүс энэ дэлхий дээр байхгүй. Гэсэн ч Есүсийн нэр тунхаглагддаг. Есүсийг энэ дэлхий дээр магтан дуулдаг. Есүс өөрөө биеэрээ энэ дэлхий дээр байхгүй ч гэсэн Есүс өнөөдөр энэ дэлхийд маш хүчтэй нөлөөг үзүүлсээр байна. Яаж? Түүний сүмээр дамжуул, түүний хүмүүсээр дамжуул, тийм ээ? Миний эргэн тойрон байгаа хүмүүс Христчин хүн, Есүст итгэдэг хүн гэж ямар хүн байдгийг надаас л харж байгаа. Тийм ээ? Олон хүний хувьд амьдралдаа магадгүй эхний бөгөөд сүүлчийн удаа таарлах тэр итгэгч хүн нь бие л байх боломжтой. Тийм ээ? Тэгэхээр бид нар одоо эн чинь юу гэсэн үг вэ гэвэл бид нар
Христийг энэ дэлхийд түгээж амьдарч байгаа хүмүүс нь юм аа. Гэтэл би гав ганцаараа Христийг энэ дэлхий дээр төлөөлөөд амьдраад гэрчилж чаддаггүй. Надад сүм хэрэгтэй. Бүтэнсээ өдөр би сүмдэр очиод 2-3 цаг болоод явахдаа их зүйл хийхгүй байж бол, тийм ээ. Бүтэн 7 хоногийн турш бид нар энэ ертөнцийн амьдрал руу ордог. Бид нар одоо энэ мөнгөө яаж төлөх үү, тэр асуудлыг яаж шийдэх үү, энэнтэй сайдлаа муудлаа гэд бүх асуудал. Тэгээ бүтэнсээ өдөр бид нар сүмдэр очиход би өөрийн ирэхгүй, өөрийн харааг бурхан дээр аваачдаг цаг. Өөрөөр хэлбэл бид нар одоо энэ хичээлүүд, энэ номуудын судлалын турш бид нар зөндөө одоо суралцж байгаа. Тэгээ юу гэж суралцж байгаа вэ гэвэл бид нар өөрийн оюун сэтгэлийг одоо үргэлж долгионыг нь тохируулж байх хэрэгтэй юм аа. Ухамсартайгаар, зоригтойгоор тэр оюун сэтгэлээ, хараага бурхан дээр аваачиж, бурханыг санаж, бурханд залбирч, өөрөөр хэлбэл хэрвээ бид нар ингэж ухамсартайгаар л тийшээгээ оюун сэтгэл санаагаа бурхан дээр аваачихгүй болвол бидний оюун сэтгэл энэ дэлхийн зүйлсэл татагдаж ордог. Энэ дэлхийн зүйлсээр л төвлөрдөг. Энд дэлхийн одоо хамгийн чухал яаралтай гэсэн зүйлс рүү бид нар өөрийн ирэхгүй тэдгээр зүйлс бидний зүрх сэтгэлийг дүүргдэг. Тэгвэл сүм чуулган надад юг сануулдаг вэ гэвэл энэ аж амьдралаас би алхам хоошоо алхаад бурхныг санахад тусалдаг. Тийм ээ? Би наттай хамт итгэгч хүн над руу залгаад та энэ төлөө залбираад өгөөрэй гэж хэлэхдээ надад эргүүлээд хараагаа бурхан дээр аваачихад тусалдаг. Өөрөөр хэлбэл энэ ертөнц болвол та энэ ертөнц дотор амьдрах юм бол таны сэтгэлд бурхан орж ирэхгүй. Танд бурханд залбирах хүсэлж төрөхгүй. Тийм ээ? Юу таныг бурхан дээр хараагаа авчирхад тусалт юм бэ? Сүм. Таны бусд итгэгч ах дүү нар чинь. Энэ л таныг бурхан дээр хараагаа авчирх чинь тусалт. Энэ хүмүүсгүйгээр, энэ сүмгүйгээр бид нар энэ ертөнцийн жирийн нэг л хүн болно. Үүнийг би бүр яг өөрийнхөө амьдралаас амар тодорхой мэдчихэв. Би 99 онд Америкт ирсэн. Тэгээд 2003 онд Америкт одоо манай энд хамгийн анхны Монгол Кристиан сүм байгуулагдтал би одоо тэр 3-4 жил бол би нэг Америк сүмд хаяа нэг очижсэн. Тэгэд би бол өөрөө бодцсон байхгүй. За би бол ер нь одоо ингээд ерөөсөө итгэлээсээ бол би урваагүй. Би одоо ингээд ер нь бол айгүй дажгүй. Ерөөсөө би Кристийн хөрөөл байгаа л гэж бодоод байсан. Би сүмд яваад дараа нь би энэ инрэл сүмд ингээд харьяалагдаад эхэлсний дараа л би одоо сүмд зүгээр нэг очижсэн тэр 4 жил сүмд үйлчилж байгаа 10 хэдэн жилийн маш том ялгааг олж харсан. Сүмд харьяалагдаж байж, сүмийн нэг хэсэг болж байж л надаас сая сүнсний үр жимс ургаж байна. Би сүмд зүгээр л очиод гараад байхад тэр 4 жилд болвол үнэхээр одоо надад сүнсний үр жимс ургац битгий хэл тийм ээ. Үнэхээр сүнсний ган гачиг болж байсан байна. Би өөрөө ч түүнийг мэдэхгүй байж. Би өөрөө болоод байна л гэж бодсон. Тэгэхээр сүм болвол та сүмтэй залгаатай байж. Өөрөөр хэлбэл тэр Есүс хэлж байгаа шүү дээ. Та нар бол модны мөчөр юм аа. Надтай залгаатай байж л чамаас үр жимс ургана. Тэгвэл өнөөдөр энэ ертөнцийн Есүсийг юу төлөөлж байгааг нэ? Есүсийн бие болох сүм төлөөлж байгаа. Бид нар сүмд харьяалагдаж, сүмийн нэг хэсэг болж байж, сүмийн нэг эргэтэн болж байж л биднээс сая сүнсний үр жимс ургадаг. Би үүнийг өөрийн амьдралаар маш тод олж харсан. Би яг үүнийг туулсан. Өнөөдөр сүмд очихгүй ганцаараа явж байгаа зүгээр гэж бодож байгаа хүмүүс байгаа. Би ч гэсэн яг тэгж бодоод явж исэн. Яг бодит байдал дээр хизээч тийм байдаггүй юм байна лээ. Ерөөсөө тэгж болохгүй юм байна л. Тэр сүмээс л зурх ёстой юм байна. Сүм надад таалагдахгүй хамаагүй. Сүм миний төлөө оршдоггүй. Би сүмийн төлөө оршдог. Би тэр сүмд харьяалагдаж сүмээс зурч ижил би сайн надад сүнсний үр жимс ургадаг. Энэ бол яг бодит үний юм блэ. За дахиад цаашаа сүмийн гэр бүл таныг буцаж ухрахаас хамгаална.
Бидний хинэнч уруу татланд бүдрэх боломжтой. Нөхцөл нь бүрдвэл бич, таач ямар ч нүглийг үйлдэх чадвартай. Бурхан үүнийг мэддэг учраас бидэнд нэг нэгийгээ замаасаа гажихгүй байхад нь туслах үүрэг хариуцлагыг оногдуулсан. Библиэд Еврей 3:13 нүглийн хууралтанд та нарын нэгэн ч зүрхээ хатууруулахгүй тулд өдөр бүр бие биеэ урамшуул гэсэн. Өөрийгөө л хичээ гэдэг бол Христч хүний үг бишээ. Бид бие биенийхээ амьдралд оролцохоор дуудагдсан. Тийм тушаалж өгөгдсөн. Хэрв та яг одоо сүнсний хувьд говж бүү хэн нэгнийг мэдэх бол тэдний хойноос хөөцөлдөж нөхрөлдөө буцааж уруулах нь таны үүрэг. Яаков 5:19 Яаков хэлэхдээ хэрв та Бурханы үннээс төөрч холдсон хүмүүсийг мэдэх бол тэднийг бүү орхи. Тэднийг хойноос нь хөөцөлд буцааж авчраарай гэсэн. Тухайн сүмд харьяалагдахын бас нэг давуу тал нь бурханлаг удирдагчдын сүнслэг хамгаалалт юм а. Бурхан хончлогч удирдагчдад өөрийн сүргийн сүнсний эрүүл мэндэд санаа тавих, манах, хамгаалах хариуцлагыг өгсөн. Бидэнд хэлэхдээ Еврей 13:17 тэд та нарын сүнсийг сэрэмжилдэг. Тэд Бурханы өмнө хариуцлага хүлээсэн гэдгээ мэддэг гэсэн. Сатан сүнслэг удирдагчдаасаа хөндөрсөн, Бурханы гэр бүлээс салсан, биеийн амьдралаас холбоогоо салгаж хинээс ч хамаарадгүй болсон итгэгчдэд л дуртай. Учир нь тэд түүний арга мэхээс өөрийгөө хамгаалах ямар ч хамгаалалтгүй гэдгийг мэддэг гэсэн. Тэгэхээр яг түрүү чи хэлсэн шиг бид нар сүмд зүгээр нэг үзэгч мэт сүмд зүгээр нэг юм клубд очиж байгаа юм шиг очоод зүгээр л сүмд нэг үйлчлүүлэгч мэт очих юм бол бачхаар одоо скрин шеэр ороод ирчих. Ингэж очих юм бол бид нар сүнсээр өсдөггүй. Өөрөөр хэлбэл бид нар одоо Бурханы тэр биеийн нэг эрхтэн нь байж чадахгүй байна гэсэн үг. Тэ? Бид нар хизээд өснө гинэ. Тэр би өөрийгөө одоо хөлийн чигчүү хуруу гэвэл би одоо Бурханы сүмийн хөлийн чигчүү хуруу байх юм бол тэр сүмтэйгээ холбоотой залгаатай байж ижил тэр чигчийн хуруу амьдрна. Салгаад хайчих юм бол дороо хатаад хорчигоод үхчихнэ. Тэгэхээр хэрвээ бид нар ингэж л сүмдэр уулзаж нэг нэгнийхээ итгэлээр босгогдож би ганцаараа биш шүү гэдгээ мэдэрч байж ижил бид нар христчэн болж оршдог. Бид нар сүмээс салцах юм бол энэ ертөнц бид нарыг зүгээр л усны эргүүлэг мэт ховх татаал аваад явчихдаг. Би өөрийгөө хэлж шít бид нар 99-с 2003 оны хооронд зүгээр Америк сүмд хаяа нэг ингээд очоод 7 хоногт нэг одоо сард 4-7 хоног байхад нэг 2 юм уу 1 юм уу 2-т нь очдог. Тэгээд очичоод за би ер нь бол айгүй мундаг христчэн байна л гэж бодоод яваад байсан. Би тэр сүм зүгээр л үзэгч, би тэр сүм зүгээр л нэг сонсогч, би тэр сүмд зүгээр л үйлчлүүлэгч мэт очиж байсан. Тэгээ би өөрийгөө болж гин гэж бодсон. Би сүмийн нэг хэсэг болоод өнөөдөр би одоо энэрл сүмийн нэг үйлчлэлийг ингээ хийх гэ 7 хоног бүр одоо ингээл би хоолоогоо чахруулаад л дайраад л агуулстай та нар лу тийм ээ. Заримдаа загнаж байгаа ч юм шиг болоод л тийм. Ингээд зүтгээд явж байхад л сая би өөрөө сүнсний хувьд хэрхэн өсч миний хараа хэрхэн бурхан дээр төвлөрч байгааг би өөрөө харж байна. Мэдэрч байна. Тийм ээ. Тэгэхээр үйлчлэлээр дамжуулж энэ бурханы сүмийн нэг хэсэг байж ижил бид нар өсдөг. Чи тэндээс холдоол салах юм бол энэ ертөнц таныг зүгээр л ерөөсөө эргүүлэг мэт аваад явчих. Дахиад нэг чухал зүйлийг бид нар санах хэрэгтэй. Сүмд танд үйлчлдэггүй маа. Сүмийг та нар ингээд сүм болвол юм үйлчлэгээний газраа. Тэгээд энэ одоо энэрл сүм дээр очсон намайг олигтой хайрлж өгөхгүй байна. Намайг олигтой инэрч өгөхгүй байна. Тэгэхээр би одоо ингээд өөр сүмд яваад өөр сүмээс гоё инэрл хайр авнаа. Энэ энэрл сүм намайг сүнсээр тижээж өгөхгүй байна. Өөр газраас сүнснээ тижээлээ авнаа гэж бид нар харж бодож байвал бид нар бүх зүйлийг шал буруугаар харж байна гэсэн үг.
Хэрвээ та зөвхөн бусдаас л тижэл авахыг хүсч сүмээр л тижээлхийг хүс сүмдэр очдгийн бол таныг ямар ч сүм тижээж дийлэхгүй. Та энэ энэрл сүмийн нэг хэсэг болоод энэ энэрл сүмийн нэг эргэтэн болоод тэр энэрл сүмийн хүнийг бүрийн төлөө залбирдаг, хүнийг бүртээ уулздаг, нөхрөлдөг. Тэр хүмүүст юу хэрэгтэй вэ тэрэнд нь үйлчилдэг. Энэ сүмийн нэг эргэтэн болж байж л өснө. Үйлчлүүлэгч байхад та өсөхгүй юм аа. Тэгээд та ингээд зүгээр л бусдаар үйлчлэлийг хайгаад яваад эхлэвэл юу гэсэн бэ сая? Би сатан сүнслэг удирдагчдаас хөндөрсөн, бурхны гэр бүлээс салсан, биеийн амьдралаас холбоогоос салгаж хинээс ч хамааралгүй болсон итгэгчдэл дуртай. Та сүмд явж байгаа мөртлөө ийм байх боломжтой. Яг бол та сүмийн нэг хэсэг болохгүй байж тээ. Сүмийн нэг эргэтэн нь болохгүй байвал яг л энэ дүрслэлд багтж байна л гэсэн үг. Учир нь тэд түүний арга мэхээс өөрийгөө хамгаалах ямар ч хамгаалалтгүй гэдгийг мэддэг гэсэн. Бүх зүйл сүмд зорилгоор удирдуулсан сүм номондоо би эрүүл сүмийн хэсэг байх нь сүнслэг амьдрах үед хамгийн чухал гэдгийг бичсэн. Энэ ном нь Бурхны таны амьдралын 5 зорилгыг биелүүлэхэд танд туслахын тулд л сүмийг байгуулсан гэдгийг ойлгоход танд туслах учир уншаасаа хэмээн хүсье. Тэр таны хамгийн чухал 5 хэрэгцээг хангах гэж сүмийг байгуулсан. Амьдралд танд зорилго өгөх гэж, хамт амьдрах хүмүүсийг өгөх гэж, амьдрах зарчмуудыг танд тодорхойлж өгч, хийх ажлыг танд зааж өгч, амьдрах хүчийг тань өгөх гэж. Энэ бүх 5 зүйлсийг нэг дороос олж чадах өөр газар энэ дэлхий дээр байхгүй. Бурхны өөрийн сүмд зориулсан зорилго нь таны амьдралын 5 зорилготой адил. Бурхныг дээдлэн хүндлэхгүй нь таныг бурхан дээр төвлөрүүлдэг. Нөхрөл нь таныг өөрийн амьдралд асуудлуудтайгаа нүүр тулж, даван туулахад танд тусалдаг. Дагалдагч байх үе нь таны итгэлийг батчин бэхжүүлдэг. Үйлчлэл нь таны бэлэг авьяасаа олоход танд тусалдаг. Сайн мэдээ тараах нь таныг дуудлагаа гүйцэтгэхэд танд тусалдаг. Өөрөөр хэлбэл таны энэ ертөнцид таны хийх ёстой тэр 5 зүйлийг гүйцэтгэхэд тэр гүйцэтгүүлдэг хөрс чинь л сүм юм а гэж. Энэ дэлхий дээр сүмтэй зүйрлэх өөр юу ч байхгүй гэж. Таны сонголт. Та нар дэлгэцээр харж байгаа бах тийм ээ. Хүүхэд төрөхөд тэр хүүхэд төрөнгүүтэй л хүн төрлөختний нэг болдог. Гэхдээ тэр хүүхэд тодорхой нэг гэр бүлийн гишүүн болж тэдээр арчлуулж, өсгүүлж байж л эрүүл саруул хүчрхэг болон өсчөндийн сүнсний хувьд үүнтэй яг адилхан. Сүнсээр дахин төрөнгүүтээ та Бурхны энэ ертөнцийн гэр бүлийн нэг нь болдог бөгөөд хэдий ч түүний гэр бүлийн тухайн газар дахь төлөөллийн сүмийн гишүүн болох ёстой. Сүмд очдог хүн сүмийн гишүүн хоёрын ялгаа нь тэр хүнээ зориулалт юм а. Өөрөөр хэлбэл юу гэж байна? Хүн энэ ертөнцид төрөхдөө хүн төрлөختний нэг болдог. Тэгэхдээ дөнгөж төрсөн хүүхэд өөрөө амьдрах ямар ч чадвар байдаггүй. Тэр хүүхэд хүн болохын тулд түүнд нэг гэр бүл хэрэгтэй. Тэр гэр бүл л тэр хүүхдийг бие даасан хувь хүн болж өсгөж өндөөлөгдөг. Түүнтэй ижилхэн та Бурханд итгэхэд та Бурхны гэр бүлийн нэгэн гишүүн болж байгаа. Гэхдээ тэр чинь та сүнсний хувьд аль хэдийнэ өсч өндөөцсөн гэсэн үг биш. Таны сүнсний хувьд өсч өндөх орчин чинь тэр тухайн газрын сүм юм а. Тийм ээ. Хүүхэд төрөөд ээж аваагаа гэр бүлээ харснаа за манай гэр бүл гэж ёстой хогийн гэр бүл байна. Энэ хөрш айлыг хараад байсан чи эднийх хэвээр айгу баян тарган задгалан ээж аавч сайхан ааштай тий айгу боломжтой айл байна. Энэ айлын хүүхэд болно гэдээ яваад ордоггүй үсттэй. Тийм ээ. Бурхан танд надад энэ сүмийг өгсөн бол Бурхан үүнийг шалтгаантайгаар л өгсөн. Тийм ээ. Тэгэхээр надад энийг сонгох сонголт байхгүй. Надад ямар сонголт байгаа гэхээр энэ сүм хэрв ямар асуудалтай байвал энэ сүмийг би илүү сайн болгоход нь тусдал үйлчлэх үүрэгт. Энэ сүм дотор байгаа төс төгөлдөр биш хүмүүстэй харилцах харилцаан дотор л би сүнсний хувьд өсч өндийдэг. Тийм ээ.
Энэ дотор төвчээр барсан хүмүүс байгаа. Энэ хүмүүстэй харилцаан дотор би төвчээртэй болно. Энэ сүм дотор хайрлахын аргагүй хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг би хайрлахад суралцж байж би бусдыг хайрладаг хүн болно. Энэ сүм дотор инэрхүүч хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг инэрч байж би инэрэнгүү зүрх сэтгэлтэй болно. Энэ сүм дотор намайг үнэхээр бас ингээд зовоог шаналах хүн байгаа. Тэр хүмүүстэй харилцах харилцаан дотор би өсчөндийч хүчтэй хүн бол. Би хүний үгийг даадаг хүн бол. Тийм ээ? Тэгэхээр энэ бол миний өгсөн гэр бүл юм аа. Цааш нь сүмд очдог хүн сүмийн гишүүн хоёрын ялгаанд тэр хүнээ зориулалт юм. Сүмд очдог хүмүүс бол хөндлөнгөөс үзэгчд байдаг бол гишүүд нь үйлчлэлд оролцдог. Сүмд очдог хүмүүс бол хэрэглэгчд. Сүмийн гишүүд нь хувь нэмрээ оруулагчд юм аа. Сүмд очдог хүмүүс нь ямар нэг хариуцлага үүрэхгүйгээр сүмээс ашиг шимийг хүртэхийг хүсдэг. Тэд бол гэр бүл болохгүйгээр зүгээр л хамтран амьдрагчд мэд. Тухайн газрынхаа сүмийн гэр бүлд нэгдэх нь яагаад чухал юм бэ? Учир нь энэ нь та өөрийн сүнслэг ах дүүстэй зөвхөн үгээр биш, үйлдэлээрээ нэгдсэнийг батлан харуулдаг. Бурхан таныг төгс төгөлдрөл хүмүүсийг биш, харин буруу зөвхөн жинхэнэ хүмүүсийг хайрлахыг хүсэж байна. Та төгс сүмийг бүх амьдралын турш хайгаад ч олохгүй. Та төгс биш нүгэлтнүүдийг Бурхан тэднийг хайрладагтай адил хайрлахаар дуудагдсан. Тийм ээ? Өөрөөр хэлбэл та сүмд зүгээр л очоод гараад яваад байдаг бол та сүмийг зүгээр хэрэглэгч. Ийм нөхцөл та өсөхгүй. Та тэр сүмийн нэг хэсэг болоод тэр сүмд үйлчлээ, тэр хүмүүстэй нөхөрлөх цаг гаргадаг, тэр хүмүүстэй нөхөрлөхийг чармайдаг, тэр хүмүүсийн төлөө залбирдаг, тэр сүмд ямар үйлчлэл дутагдж чинь түүнийг нөхөн хийдэг. Ийм хэсэг болж байж л сая бид нар өсч өндөдөг гэсэн үг. Тийм ээ? Та сүмд зүгээр л очоод л гараад байдаг. Тэгчгээд сүмсээр өсөхгүй байна гэж байгаа хүн байвал энэ хүн бол ямар хүн бэ? Гэр бүл болохгүйгээр зүгээр л хамтран амьдрагч. Гэр бүл болохгүйгээр хамтран амьдрна гэдэг чинь юу вэ? Тэр хамтран амьдарч байгаа эмэгтэй эрэгтэй хүнийхээ өмнө хариуцлага хүлээхгүй. Зүгээр л хэрэгцээг л хангаж байгаа. Хэрэгцээгээ хангахын тулд нөгөө хүнээ л хэрэглэж байгаа хэрэг шүү дээ. Гэр бүл болно гэдэг чинь өвчтөйч байсан, эрүүлж байсан, ядууч байсан, баянч байсан. Энэ хүнтэй би насан туршид ханин байна гэдэг ийм л сонголт хийж байгаа. Тэр хань байхын төлөө хичээнэ гэсэн үг. Тэгээ та сүүлчийн үгдэрийг унш та. Та төгс биш нүгэлтнүүдийг Бурхан тэднийг хайрладагтай адил хайрлахаар дуудагдсан. Тэр сүмд байгаа янз бүрийн дургу хүрмээр, талархалгүй, өөдгүй, хариугүй ийм замтай хүмүүсийг Бурхан тэднийг яаж харилдаг вүлээ? Тэр муухай ашиг харахтаа аава юугаа хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаарай. Тэр хүмүүсийг төлөө инэрх ийм зүрх сэтгэлтэй болохыг л Бурхан надаас хүсэж байгаа. Ийм зүрх сэтгэлтэй болох цагт Бурхан намайг хараад инээмсэглээд миний хүү овоо өсчөндийсэн байна. Миний хүү үнэхээр би энэ хүүхдээр би бахархаж гин гэж хэлэхүүц сүнсний өсөлтийн төвшөнд хүрнэ гэсэн үг. Үйлс номонд бичснээр Иерусалим хотын итгэгчид бие биендээ маш тодорхой зориулалтыг гаргаж байв. Тэд нөхөрлөлдөө өөрсдөө зориулсан Библиэд Үйлс 2:42-д тэд элч нарын сургаалыг дагаж хамтдаа амьдарч хоолоо хуваалцаж хамтдаа залбирцгааж байлаа. Бурхан таныг өнөөдөр ч ийм зориулалт гаргахыг хүсэн хүлээж байгаа. За Үйлс номон дээр бол бүр ингээд нийтийн байр шиг хамтдаа амьдарч байгаа тухай өгүүлж байгаа. За бид нар өнөөдөр одоо нийтийн байр шиг хамтдаа амьдрахгүй байж болноо. Гэхдээ танай сүмд ямар хүн асуудалтай байна. Тэр хүний асуудлыг хамт хуваалцдаг байж болно. Тэр хүний төлөө залбирдаг байж болно. Тэр хүн би чиний төлөө залбирч байгаа шиг үс тунхаглахгүйгээр манай алтан дэлгүүр ихч шиг тууштайгаар өчнөөн жил дараалан залбирдагч байж болно. Тийм ээ? Тэр чинь тэр хүн заавал мэдэх албагүй. Тэр чинь Бурхан мэдж байгаа. Бурхан үүний чинь хараад инээмсэлж байгаа гэсэн. Христч хүний амьдрал нь зөвхөн Христэд төдийгүй
бусд итгэгчдэд ч зориулагдах ёстой. Македоны анхны Христэд итгэгчид үүнийг ойлгосон. Пол 2-р Коринт 8:5 тэр Македоны итгэгчдийн тухай өгүүлж байна. Тэд эхлээд өөрсдөө эзэнд өргөсөн. Тэгээд Бурхны хүслээр өөрсдөө бидэнд ч мөн өргөсөн гэсэн. Та Бурхны хүүхэд болсны дараах зүй ёсны алхам нь тухайн газрынхаа сүмд гишүүн болон нэгдэх юм а. Та өөрийгөө Христэд зориулснаар Христч болдог. Итгэгч нарын тухайн хамт олонд өөрийгөө зориулснаар та сүмийн гишүүн болдог. Дахиад сонстоо. Та өөрийгөө Христэд зориулснаар Христч болдог. Итгэгч нарын тухайн хамт олонд өөрийгөө зориулснараа та сүмийн гишүүн болдог. Эхний шийдвэр нь танд авралыг авчирдаг. Хоёр дахь шийдвэр нь танд нөхөрлөлийг авчирд юм а гэж. За баярлалаа. Тэгээ өнөөдрийн хичээл дуслаа. Ингээд 17 дугаар бүлэг дуусч байна. 17 дугаар бүлгийг 2 хуваасан.